За тэгэхээр бид 10-аар үржүүлэх үйллийн талаар бодож зарим төрлийн зүй тогтолыг харцгаая. Эхлээд 1-ийг 10-аар үржүүлье. Мэдээж энэ нь 10-тай тэнцүү. Үүнийг мэдэж байсан баха. Харин одоо дахин 10-аар үржүүлье. Энэ нь 1-ийг үржих нь 10. Одоо дахин 1 10-аар үржүүлье. Дахин 1 10-аар үржүүлье. Энэ хэдтэй тэнцүү вэ? 1-ийг үржих нь 10 нь 10 болно. Одоо 10-ыг 10-аар үржүүлэхээр 100 болно. Одоо дахин 1 10-аар үржүүлье. 1-ийг үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10. Энэ хэдтэй тэнцүү вэ? Бидний мэдхээр 1-ийг үржих нь 10 нь, үржих нь 10 нь 100. Харин энд дахин 1 10-аар үржүүлж байна. Иймээс 10-ыг 100-аар үржүүлвэл энэ нь 1000 болно. Үүнийг ажиглавал энэ юуны жишээ вэ? Энд 10-аар үржүүлсэн учраас 1 тэг байна. Харин энд 2 10-аар үржүүлсэн учраас 2 тэг байна. Энд 3 10-аар үржүүлсэн учраас харин 3 тэгтэй байна. Дахин нэг жишээ. Одоо 4 10-аар үржүүлье. Эхлээд 1 байна. Үүнийг үржих нь 10. Эхний 10. Одоо 2 дахь 10. 3 дахь 10. 4 дахь 10. Энэ одоо хэдтэй тэнцүү вэ? Юу гэхээр энэ хэсгийг 10-аар үржүүлсэн байна. 1000-ыг 10-аар үржүүлнэ. 100000 гэж бичнэ. Дахин 1-ийг бичлээ. 1-ийг үржих нь 4 10 буюу 100000 боллоо. 1-ийн ард 1 2 1 2 3 4 тэг байна. Үнийг тэмдэглэе. 1-ээс эхэлсэн байна. 10-ыг 1 2 3 4 удаа үржүүлсэн ба хариу нь 1-ийн ард 1 2 3 4 тэг байна. За энэ жишээг харцгаалаа. Энэчнээс нэг асуудал үүсч болох юм. Үүнийг дахин давтаж үржүүлэхэд хэцүү байна гэж магадгүй. Би энд бидэнд зориулсан зарим нэг бэлэн үйлдэл байгаасаа гэж хүсэж байна. Өмнө нь бид дахин давтах нэмэх үйлдэлээ хийх үед жишээ нь 10 дээр нэмэх нь 10, нэмэх нь 10, нэмэх нь 10, нэмэх нь 10 бол 4-ийг 10-аар үржүүлэхдээ ижил гэж хэлж байсан. Дахин давтаж үржүүлэх үед бас хэлбарчилсан зүйл байх ёстой. 1-ийг үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10 гэж байсан бол 10-ыг 4 удаа үржүүлэхдээ ижил юм. Яагаад гэхээр 1-ээр үржүүлэхэд утга нь өөрчлөгдөхгүй. Энд 10-ыг үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10. Үүнийг арай өөр богино хэлбэрээр илэрхийлж болохгүй юм уу гэж хэлж магадгүй. Үүнийг богино хэлбэрээр илэрхийлж болно. Би үүнийг зэрэгт дэвшүүлэх үйлдэл гэнэ. 4 10-ыг нэмбэл үүнийг 4-ийг үржих нь 10 гэж бичих боломжтой. Тэгвэл 4 10-ыг үржүүлвэл энэ нь 10-ийн 4 зэрэг хэлбэрт бичигдэнэ. 10-ийн 4 зэрэг гэдэг нь 10-ыг 4 удаа авч тэдгээрийг хооронд нь үржүүлсэнийг хэлнэ. Эсвэл үүнийг харцгаая. 1-ийг 10-аар 4 удаа үржүүлсэн байна. Энэ нь 10-ийн 4 зэрэгтэй тэнцүү. Харин энэ нь 1-ээс эхлээд 3 10-аар үржүүлсэн байна. 3 10-ыг хооронд нь үржүүлсэн 10-ийн 3 зэрэг болно. Энэ нь 10-ийн квадрат буюу 10-ийн 2 зэрэг болно. Харин энд 10-ийн 1 зэрэг байна. 1-ээс эхлэн үүнийг 1 10-аар үржүүлсэн 10-ийн 1 зэрэг. За бага зэргийн нэр томьёог авч үзье. Энэ 10-ыг суурь гэнэ. Суурь нь 10. Харин энд байгаа 4-ийг зэрэг гэнэ. За энэ тэмдэглэгийг ашиглаад одоо нэг дасгал ажиллая. Өөр өнгөөр хэрэглэе. 10-ийн 6 зэрэг гэдэг нь хэд байх вэ? Бичлэгээ төр зогсоогоод үүнийг өөрөө тооцоолж болох юм. 2 аргаар тооцоолъё. Үүнийг
6 ширхэг 10 буюу ингэж харах боломжтой. 10 10 10 10 үүний үржүүрүүд гээд эдгээрийг хооронд нь үржүүлнэ. Эсвэл нэгээс эхлээд үржүүлэх ба 10-ыг 6 удаа үржүүлнэ. Эдгээр нь юутай тэнцүү байх вэ? Нэгийг үржих нь 6 ширхэг